60-аас хэтрэхгүй натурал тоонуудаас нэг тоо сонгоо авахд 3 эсвэл 5-д хуваагдах тоо байх магадлалыг олгооч. За ихлэ 3 хуваагддаг 60-аас бага тоо олъё. За тэгвэл тэр тоо маань яаж болох вөхөр 60-ыг 3 хуваагаад бүхэл хэсгийг авчих. Тэгвэл 1-ээс 60 хүртэлх тоонуудроос 3 хуваагддаг. Энд хичнээн ширхэг байна вэ гэхээр 20 ширхэг. За тэгвэл дараа нь 5 хуваагдах тоог олъё. Тэгвэл 60-ыг 5 хуваагаад за тэгвэл энд 60-ыг 5 хуваалаа 12 байна. За 3 ба 5 зэрэг хуваагддаг тоог олох юм бол 60-ыг 3 5-2-ын үржүүрт хуваалж. Ингээд энд 4 гана гэсэн. За энэ дээрээс 3 эсвэл 5-д хуваагддаг тоо гэсэн. Тэгвэл нийт боломжийн тоо нь болохоор 60 тоо байгаа. 60 тооноос бид нар магадлалаа бодчих юм бол сонгосон магадлал маань 60-ны за 3 5-д хуваагддаг тоо маань 20 12. За энэ хоёрт бол 3 ба 5 зэрэг хуваагддаг тоо 2 удаа орсон учраас 1 удааг нь хасж өгнө гэсэн. Энэ тэнцүү 32 32-аас 4-ээс 28 ингээд 60 болно. За хоёулангийн 4 тураагаа ичээ 28-ыг 4 хуваачих юм бол 7 энд 15. Ингээд 15-ны 7 буюу D хариулт байна.